Хэдүүлээ QR кодоор захиалга хийж сурыг. Скан хэсэгтээ захиалга хийх QR кодоо уншуулад тэгэнгүүт тухайн газрынх нь меню гарч ирнэ. За энийг зөвшөөрөх дараад анхудаа худалдаа авалт хийж өгөл зөвшөөрнө. За хэрэггүй сурталчилгаануудыг бол алгасчиж болно. Эхнийх нь болохоор энд өөрөө ирсэн байгаа. Хойдлого нь болохоор захиалгаар авна гэсэн үг. Ингээд локейшныг харуулад өгнө. Өөр газар бас нөгөө QR код уншуулах юм бол өөр салбар дээр нь уншигдчихдаг шүү. Тэрийг анхаараарай. Тэгээ авах гэж байгаа энэ бол манай нөгөө сүүн зармаг шиг ижилхэн. Сонгоод энэ газрын лимоны шүүснэ айгүй зүгээр өгдөг хүүтэн. За тэгээ чихэртэй чихэргүй нэмэлттэй нэмэлт лимо хийх үү хийхгүй юу гэдэг ингээд тохируулаад өгнө гэсэн үг. Тэгээд доотлын улаан дээр дараад захиалга баталгаажуулах гээд дахиад доотлын 4 улаан ханзан дээр дарангууд аль биеийн сонголт гарч ирнэ. Төлбөрөө төллөө. За ингээд захиалга амжилттай. Дээдлэлт нь захиалганы дугаар нь гараад ирнэ. Тэр 2000 гэж байгаа. Тэр бол захиалганы дугаар гарч ирж байна. Янаас самбар дээр нөгөө захиалгын дугаар чинь ингэж харагдана.